Энэ хэдэн жил дайн дэжингүй амар байлаа шүү. Тэгэхээр охин минь саттай сайд хааны зарилгыг уламжлахаар морлон ирч. Хаан чамайг хатан дөргөмжлөхөөр зарилэг болгосон байна. Намайгүй. Эчи. Би чамайг ярьдаг нахгүй яа. Одоо хоёулаа яах вэ? Баруун гарт суудаж очих. Дөрөв авах дааж орох уу? Таг хоёр хожимдсон. Хашиж яваад нэмэргүй. Хааны урган орт хувийн ууж. Хааны ордонд очлооч. Хайр сэтгэл минь танд шүү. Хатантад энэ шагаануудыг барьж авах. Тийм ээ. Чи санахгүй. Чигээ данх танилцаж шагаа тоглож байгаа дөрвөн мөр бүхэд миний гулааж авсан шагаанууд. Тэгээд би хатгалж авдаг. Нэрэ тэглэв. Хааны үрд хасрын үр яасан ч дарлуулахгүй. Эрэгчин эмэгчнээ үзэлцэн дээ. Ягаад сүгдэхгүй? Бат. Зов чанал цуусанд орвол төрсөн гэтээ очиж суух нь хавьгүй дээр. Юу вэ? Төрөөсөн хэрэг танд ямар хамаатай юу? Хамаатай. Хамгийн их хамаатай. Хэрвээ өнөө бол хаалсуугаад би хатнуулах юм бол төр бутаасан бузар нэрээс яаж ангижрах юм? Орхон голын усыг бардал угаасан тэр гудамжид нэр арилгах нь үгүй. Би багтаа дөрий дайснуудад боочихгүй. Би бадмонхийг хаагөргөмжлөөд өөрөө хатлан болно. Монголын их дайны хаан том наслах болтугай.